товчоор хэлэхэд бол яг өнөөдрийн нөхцөл байдалд одоо Монголын хөлбөмбөгийн холбооны өдөр тутмын үйл ажиллагаа явагдахад тун хүндрэлтэй болчихлоо. За энэ нь бол мэдээж санхүүжилттэй холбоотой. Яг энэ санхүүжилттэй холбоотой яг хөлбөмбөгийн холбооны одоо ингээ олон ажил ер нь бол гацаанд орцсон. Тэг хийж чадаагүй. За ингээд цаашид энэ асуудал одоо ингээ үргэлжлээд байх юм уу? Яг болж байгаа өрнөж байгаа нөхцөл байдалд ингээд санхүүгийн дүн шинжилгээг хийгээч. Энэ дээр нэг бодиттой арга хэмжээг аваач гэдэг хамгийн анхны одоо энэ зүйлийг Монголын хөлбөмбөгийн холбооны яг техник хэлтс анх одоо энэ асуудлыг гаргаж тавьсан. Одоо энэ асуудалтаа ингээд үнэлт дүгнэлтийг хийж өгөөч. Одоо болохгүй штэ гэдэг энэ асуудлыг анх одоо өнгөрсөн оны 12 сарын 16-ны өдөр анх гаргаж тавиад тэгээд ямар нэгэн томтой хариу бол биднэрт өгөөгүй. За Монголын хөлбөмбөгийн холбоонд манай техникийн хэлтсийн бүтц одоо энэ хэсэг маань тодорхой шаардлагыг тавьсан. За тэр шаардлага нь бол манай хөлбөмбөгийн холбооны удирц зөвлөлд хандсан. За тэр шаардлага дотор агуулж байгаа агуулга нь юу байсан бэ гэвэл олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтүүд нь дотор олон төрлийнх. За бидний үйл ажиллагааны санхүүжилт бол манай хөлбөмбөгийн холбооны их хурлаар баталдаг төсөв байдаг тухайн жилийн. За төсвөөс гадуур бас олон төсөл хөтөлбөрүүд байдаг. Түүнийг сонгож хэрэгэлдэг. Тэрэн дотроос Азийн хөлбөмбөгийн холбооноос сонгож хэрэгэлсэн нэг төсөл, олон улсын хөлбөмбөгийн холбооноос сонгож хэрэгэлсэн нэг төсөл. За энэ хоёр төслийн одоо зарцуулалт гүйцэтгэл яаж явж байгаа юм бэ? Түүний одоо үйл явдалтай танилцъя гэдэг ийм шаардлага агуулгын хувьд бол ийм байсан. FIFA-гийн төсөл хөтөлбөрүүд ийм 4 жилийн циклээр өгдөг. Одоо 4 жилд үндсэн үйл ажиллагаанд жил бүр сая 250 буюу нийтдээ 5 сая долларыг ингээд 4 жилийн хугацаанд өгөх байхгүй 23, 24, 25, 26 онд. Тэгээд жил болгон сая 250-ыг авах боломжтой. Тэр бол боломжтой дүн максимум. Дээр нэмэх нь 3 сая долларын тусгай төслүүдийг бичээд авч болно. Бид нэр одоо ингээд бодлогын зорилго бид нар ийм зорилт тавьсан урт хугацааны энэ үнийгээ биелүүлэхэд энэ мөнгнөөс ч гадна дахиад бид нар ийм үйл ажиллагаа хиймээр байна гэж төсөл бичээд өгвөл FIFA шалгаад за энэ чинь бол үнэхээр одоо сайн төсөл байна гэж үзэх юм бол бид нар 3 сая хүртэл төслийг 4 жилийн хугацаанд авах боломжтой юм. Бид нар орлогын төсөөлөл хийдэг. За тухайлбал одоо энэ 25 он за 24 онд бас хийжсэн юм билээ. За 24 онд бол төсвийг намайг ажил авахд аль хэзээ 24 оны төсвийг баталчихсан байсан. Тэгэхээр би тэр төсвийг ямар агуулгатай, ямар зорилготой, ямар төлөвлөлтөд батсан талаар мэдээлэлгүй. За ажил аваад бол танилцсан. Тэгээ ингээ харахад бол орлогын төсөөлөл нь бол олон улсын хөлбөмбөгийн холбооноос нэг сая 250 мянган доллар авнаа. За Азийн хөлбөмбөгийн холбооноос бас нэг 850 мянга орчим доллар авнаа гэл ингээл төлөвлөөл. За тэрийг ингээд нийлүүлээд маркетингийн орлого юмтайгаа нийлүүлэхээр 10.8 тэрбум төгрөг болох юм байна. Ингэж бидний одоо 24 он төлөвлөсөн ажил маань гүйцэхнэ гэл ингээл тооцоо судалгаа гаргаад их хурл нь төсөв баталсан байсан. Яг л тэр одоо баталсан төсөл хөтөлбөрт нь бол хангаж ажилласан. 22 онд бид нар FIFA-д тэр авьяастай хүүхдүүдэд зориулсан төслийг одоо бид нар ийм үйл ажиллагаа явуулмаар байна гэд бид нар 50 мянган доллар одоо ийм үйл ажиллагаа явуулнаа гэд FIFA батлаад 50 мянган доллар өгсөн байхгүй. За 24 онд үйл ажиллагаа хийхин тулд бид нар дараа жилийнхаа төсөл хөтөлбөрийг өмнө нь явуулаад нөгөөдөл чинь батлаад 23 оны 11 сард бас дараагийн төслийн 100 мянган доллар өгсөн холбоонд. За 24 он тэргээрч үйл ажиллагаа явуулах ёстой. Дараа нь 25 оны үйл ажиллагаа явагдах ёстой. Одоо энэ жил гэсэн үг те. Сая өнгөрсөн оны 12 сард бас ахаа 100 мянган доллар. Тэгээ биднээсээ энэ хариуцж байгаа өөрснөө мэдж явах ёстой. Төсөөллийн санхүүжилт орж ирсэн хэрнээ тэр төслөө бид нэр хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Тэрэн дотроос онцлоод байгаа Азийн хөлбөмбөгийн холбооны тэр адвантаж гээд энэ төсөл нь авьяастан хүүхдүүдийг одоо сонгон шалгаруулад дэмжих хөтөлбөртэй түүний дасгалжуулагч багшийг одоо залимжуул санхүүжүүлж авч явах ийм ер нь агуулгатай ерөнхий агуулгатай ийм төсөл. Тэгээ энэ төсөл нь бол Азийн хөлбөмбөгийн холбоонд бол 2022 оноос бол эхэлсэн. За өмнө нь бол өөр нэршлэр байсан. За авьяастай хүүхдүүдийг дэмжих хөтөлбөр гэдгээр бол 2022 оноос. За ингээ энэ төслийг бол Монголын хөлбөмбөгийн холбоо энэ төсөлд одоо саналаа гаргаад оролцсон байдаг. За ингээд энэ төсөл бол 23 онд хэрэгжээд 22 онд хэрэгжээд яг энэ нэршлэр хэрэгжиж явсан. За 24 он бол сайн хаагдсан.
Анх энэ холбоог 23 онд авахтаа 3.6 тэрбумын өртөө холбоо. Дахиад үйл ажиллагааны олох ёстой маркетингийн одоо төсөөллийн одоо 1.8 тэрбумыг олох байсан. Энэ хоёр нийлээд ингээд нэг 5.6 тэрбум болцсон гэд яриад байгаа байхгүй юу. Гэхдээ одоо бол яг ямар учиртай, яагаад үүссэн, яг 5.6 юм уу? Тэ ямар нэг юм баримт нотлохоогоор одоо танилцуулахгүй тайлбарлахгүй байгаа байхгүй юу. Олон улсын хоёр байгууллагаас санхүүгийн урсгалтай. За энэ хоёр байгууллагын санхүүгийн урсгал нь бол үйл ажиллагааны л зардал. За үүн дээр нэмэгдээд тухайн жилдээ олох маркетингийн орлого 2 тэрбум байсан. Үнийг ч одоо маркетингийн хэлцэх нь бол тухайн үедээ хэлжсэн юм бэл. Бид нар ийм мөнгө олж чадахгүй. Биднэрт боломж байхгүй. Зах зээл өөрөө хаана байгаа, нэр хүнд хаана байна. Бидний одоо орчин нөхцлүүд маань ийм хэмжээний мөнгө олох хэмжээнд байна уугүй юу. Ингээ 2023 оноос энэ санхүүгийн дутуу эхэлсэн юм билээ. Тухайн жилээ хаах үед нь бол бас олон улсын одоо санхүүжилтийн тодорхой хэсгүүд нь аудитын дүгнэлтээр хасагдчихсан юм бэл. Ингээд бол энэ 23 онд бол санхүүгийн дутуунууд эхэлж эхэлсэн. За ингээ 24 онтой цолгосон. Мөн 24 онд бол энэ он дамнсан. Ийм л асуудал. Бодит шалтгаанууд нь бол ердөө л энэ. Клубын холбоонд бүртгэлтэй одоо энэ олон клубүүд бол шагналын мөнгүүд авч чадахгүй байгаа даа. Клуб лицензжуулалтынхаа мөнгийг авч чадахгүй байгаа даа. За бүр 11 сард бол яг удирдлагууд мэдээлэл гаргаад шигшээ багийн тамирчид бол одоо өнөөдрөөс хойш цалин урамшуул олгогдохгүй гэдэг энэ шийдвэрийг гаргацсан. Шигшээ багийн тамирчид маань одоо ямар нэгэн тийм урамшуул хүртэх боломжгүй болчихлоо. Гэх мэт одоо ерөөсөө ингийн санхүүтэй холбоотой маш олон асуудлууд байна. Клубүүдээ хөгжүүлэх дэмжлэг хэсэг дээр одоо харах өнцгөө бас харьяа гэдэг. Дээр нь клуб лицензжуулалт буюу одоо клубүүдийн энэ мэрэгжлийн хөлбөмбөг рүү ахихтан дэмжлэг болдог шалгуур үзүүлэлтийг хангахад бас одоо бидний баазуур хүрэлцэхгүй байгаа учраас санхүүгийн дэмжлэг үзүүлээ гэдэг энэ асуудал. Ингээд нийтдээ бол 2023 оны 3 сард 1 тэрбум 650 сая төгрөгийг бол одоо төсөв татгал хийчихсэн. Өдөртмийн үйл ажиллагаа явагдахад бол хүндрэлтэй болсон. Ажилчдын цалин сүүлийн 6-7 сарын хувьд бол ингээд цалингийн хоцрогдолтой. Нийгмийн даатгалд бол өртөө ийм байдалтай явж байна. Цалингийн хоцрогдол бол 3 дугаар улираас эхэллээд бий болсон. Харин зүгээр нийгмийн даатгал болоод татрын бол одоо хоцрогдлоо бүрэн арилгасан. Нийгмийн даатгал дээр бол сүүлийн 2 сарын байна уу? За 3 сар хүрч ийн 2 сарын ийм одоо хоцрогдолтой он дамнсан. За одоо бидний хоцрогдлоо бол хаагаад нийгэм даатгалыг барагдуулж байна. Тэгээ чи одоо мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах ёстой л байгууллага мэрэгжлийн үйл ажиллагаагаа хий л да гэдэг шаардлага тавихлаэр өөрснийх нь эрх ашиг хөндөгдлөө инээ тэрэ гэж хагаад сая 1 сарын 10-нд ингээд зөвлөлийн хурал болж явах үеэр манай хөлбөмбөгийн техник хилцэн 3 ажилтнаг халчиж байгаа байхгүй юу ажлаас. 24 онд бол нэлээд өргөн бүтцтэй ажил үйлчлэг болсон. За мэдээж одоо шинэ удирдлага болоод байгууллагын шинэ бүтц ажлын зураг гэдэг энэ янз бүрийн юмнуудыг гаргаад ажиллахад ажлын бүс дотор бол ажлын шаардлага хангахгүй нөхцлүүд бас нэлээдгүй байснаас гадна өөрийн санаачлагаараа өргөдөл одоо ямаа өгөөд ажлаас чөлөөлөгдөж байгаа бол бас баггүй хэмжээний улсууд байсан.